Motors компани засварын төв дээр ирсэн байна. Forward Motors-ын засварын төв тогийн байдлаар бас орж ирэхтэй. Машинууд энэ моторт үйлчилгээ хийлгэж байна. За нэг машин чирүүлж ирсэн байна. Тэнд мотор нь бас болохоо байсан. За цаана машин амаржийн накладаас солиулж байна. За энэ хооронд бол одоо үйлчлүүлэгчид энэ кофе, цайг одоо ингээд чөлөөтөө хэрэглээд хүлээлгийн танхимд ингээд хоол захиалж идээд ингээд байж болж байна. За энд одоо Forward Motors компани энэ оригинал хэлбэрүүдийн гарал үүслийн баталгаа, Монгол улсын барааны тэмдэгтийн гэрчлэгээнүүд энэ одоо Kayaba амортизаторын энэ гэрчлэгээ байна. Монгол улсын засгийн газрын эрх олгосноор 2005 оны 124 дугаар тушаалаар гэж байна. 2005 он гэдэг чинь одоо 14 жилийн өмнө авсан гэрчлэгээ байна. Энэ Kayaba амортизатор Японы оригинал амарч. За энэ мөн лиценз оюуны өмчийн газраас олгосон. Энэ улсын бүртгэлийн 5270 тоо дугаартай барааны тэмдэгт эзэмшигч Kayaba Industry компани лицензийг хүлээн авахч Forward Motors компани Kayaba барааны тэмдэг ашиглах лицензийн гэрээ байгуулж Монгол улсын оюуны өмчийн газар бүртгүүлсэн байна. За энэ мэтчлийн оригинал сэлбэгийн гарал үүслийн бичиг баримтууд энд ингэ байж байна. Тэгэхээр одоо энэ хөдөлгөөний аюулгүй байдал шууд нөлөөлдөг одоо сэлбэг оригинал байх зайлшгүй шаардлагатай байдаг. Яагаад гэвэл ямар нэгэн осол тохиолдоход энэ сэлбгүүд одоо үүргээ сайн гүйцэтгэж явах ёстой. Хэрвээ хуурамч байх юм бол одоо эргэлтэн дээр савж тэнцвэр алдаж, машин онхолдож, хүний амь нас эрүүл мэндэд одоо хохирол учруулдаг. За энд мөн Sankei Industry компани гэж энэ оюуны өмчийн газраас мөн лиценз олгосон байна. Энэ 555 гэдэг явах хэд ангийн сэлбэг байгаа. Энэ бол дэлхийд номер 1. Хөдөлгөөний аюулгүй байдалд мөн шууд нөлөөлдөг. Босоод хэвтээ тэнцвүүлэгч өндгөн тулгуур гэдэг машины даацыг авч явдаг энэ сэлбэгийг Японд үйлдвэрлэгч энэ Sankei Industry компани Монгол дахь албан ёсны дистрибьютор Forward Motors компани гэж бас. За энэ OBK хэмээх бүршний мөн. За энэ Sankei Industry компани барааны тэмдгийн гэрчлэгээ байна. За дараа нь OBK бүрш гэж одоо мөн энэ Осакад байрлах Osaka Bane гэж компани бүршний үйлдвэрийн мөн албан ёсны дистрибьютор бол Forward Motors компани байгаа. За ингэ хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд ангиудыг инх үйлдвэрээс нь шууд одоо Монголын хэрэглэгч жолооч нартай Forward Motors компани нийлүүлж байна. Үйлдвэрээс нь шууд нийлүүлж байгаагийн ач холбогдлын үйл бас ямар нэгэн дамжлага давхар нэмүү өн одоо үнэтэй байхгүй гэсэн үг. Шууд үйлдвэрийн үнээр тэгээ жолооч нартаа зориулж байна. Osaka Bane гэж юм бүрш. Тэгэхээр машины даацыг авч явдаг бүрш. За мөн машины мөн өндгөн тулгуур явах үедээ өрүүлийн шарнээр зэрэг одоо чухал зүйл сэлбэг бол одоо энэ 555-ын сэлбэгүүд. За мөн машины тэнцвэрийг мөн хадгалж байдаг гар зартаа барьцалдуулж өгч байдаг сэлбэг бол энэ амортизатор байгаа. Амортизатор бол зайлшгүй оригинал байх шаардлагатай. Ялангуяа манай Монголын нөхцөлд бол энэ явах хэд ангийн сэлбүүд хөдөлгөөний аюулгүй байдал шууд нөлөөлдөг сэлбүүд бол оригинал байх шаардлагатай.